За бид явсаар хагаад за 5 твийн эвд тэнгэр холбооны тэргүүн харцаг зайрангийнхаа өргөнд ирлээ. Тэгээд хэлсэн чи ямар эвгүй байлаа те. За тэгээд холбоо ингээ зарлаа гэсэн. Тэгээд яг нь ер нь бол манай харцаг бол одоо тэнгэр тайлах холбоонд одоо 5 жил гишүүнчлэлээр ингэж явж өдний хүртэл явсан. Одоо мэдээж залуу учраас яг өөрийнхөө холбоог байгуулад маш олон залуучууд бас зөв зүйлийг уриалж яваа найздаа маш их баярлж байна те. Сүүлийн жилүүд хэрвээ анзаарж байгаа бол бидний хийж байгаа үйл ажиллагаан дээр л байгаа болохоос бусад юмнуудыг яг хувь хувийнхаа ямиг хийгээд одоо баг жил гарны нүур үзэж байна. Тэгэхээр найз маань бас ингээ холбоо байгуулад ингээд үйл ажиллагаагаа хийж явж байгаад маш их талархаж байгаа. Ягаад гэвэл ер нь бол Монголын удган зайрангууд нэгтгэн зөв. Гэхдээ өөрийнхөө яг тархинаасаа гарч бод санаж байгаа зүйлүүдийг хүнд хийж түгээж явна гэдэг бол хамгийн зөв зүйл юм а гэж миний хувьд бодд юм а. Тэгээд яг хүмүүс бас гинт гайхаж магадгүй гэж бодоод энийг яалаа. За харцгаа тэгээ ерөнхийдөө мэдээж чи бол мэдж байгаа. За бид бол бэлдсэн ингээд дом зааж өгч байна. За тэгвэл шууд домдоо орё тэхөө. Тэгээд ямар ч лээс энэ дом болохоор маш гоё дом. Ер нь хүн болгонд хэрэгтэй дом гэх юм уу? Одоо энэ олон жилийн хугацаанд ингээ хараа явж байхад маш хэрэгтэй дом. Юу гэхээр энэ одоо энэ Юмбү зангид гэж юм байдгийг. Энэ Юмбү зангидах ямар утга учиртай вэ гэхээр хуучин цагт болохоор хүмүүс дадлаг авахулдаг байсан шүү дээ, тий. Дадлаг авахулна. Тэгээд дадлагны хишгийн ууд нь 9 эрдэнэ ордог. Алт мөнгөний Юмбү гэдэг зүйл ордог байсан байхгүй юу? Одоо цагт болохоор хүн болго алт мөнгөний Юмбү хийж чадгаа болцсон. Тэгэхээр цаасан Юмбү гэдэг юм өгж байгаа. Энийг болохоор онгодууд ингэж боодог. Тэгэхээр энэ нь одоо би та за яг одоо боож үзье тий. Энэ болохоор энийг болохоор гадаад Монгол те хаанаага хүмүүс бол бүгд хийчгээр маш энгийн дом юм. Энгийн мөртлөө маш утга учиртай. Тэгээ дээр үеэсээ л даалганы удандаа тий хийж ирсэн те одоо цагтсэн энэ одоо баг зэргийн өөрчлөлтсөн байж магадгүй. Гэхдээ мөн чанар нь эзэж арилаагүй байгаа гэсэн. За ингээд мөнгийг бол голоор ингээд нэг нугалчихна. За тэгээд ийшээ дахиад нэг ингээд нугалчихна. За дахиж ингэж давуулж нэг нугална гэсэн үг. За ингээд энийг араар нь тойруулаад ингээд хийчихнэ гэсэн үг. Ингээд тойруулаад ингээд хийчихсэн. Тэгээд энийг буцаагаад ийшээгаа ингээд чихээ хийдэг. Ингээд ирэнгүүт энэ гурвалжин болчихж байгаа. Тийм байна. Ингээд гурвалжин болчихж байгаа. Тэнгүүд энийг ингээд задлж ингэж харуулангууд ингээд ангууд Юмбү хэлбэртэй болчихж байгаа шүү дээ. За тийм байна. Яг ингээд их өрөө ороод тийм ингээд Юмбү хэлбэртэй болчихдог. Энийг одоо юу адаг? Аюу 10 будаа байна. Мэдээж яриг одоо ингэ бэлдсэн байна шүү дээ. За бэлдсэн юмнуудаа хүмүүс хоёлоо гоё нэг нэгэнгүү тайлбарлаж байгаа. Энэ болохоор шар тос байна. Шар тос гэдэг зүйл аливаа нэг юмыг одоо юу мялаах зорилттой байдаг шүү дээ. Мялаах, баярлуулах. Бидээс хамгийн хүндэлтэй юм дээр шар тосыг дандаа өргөдөг. За энэ мэдээж яриг цагаан эдтэй байна. Цагаан эдтэй болохоор 5 хөшөө малын хамгийн шимт зүйл тийм ээ. Тэгээ монголчуудын бүхэл одоо уул ус гэх юм уу бүхэл юм одоо цагаан эдээс үүсэлтэй хүлээж авдаг. За энэ 5 үрийн тарианы одоо халтар арва байгаа юм. За энэ халтар арва болохоор бас уул усандаа мэдүүлчих. Энэ болохоор 5 хөшөө малынхаа буян заяа. Энэ болохоор сүү байна. Энэ сүү болохоор альва нэг цагаан цайлган бүхэл юмыг одоо ариусгах чанартай цагаан цайлган одоо бүхэл юмыг одоо цагаанаар одоо төлөөлдөн шүү дээ биднээс. Тэгэхээр одоо Юмбүг ингэ зангидчихна. За одоо Юмбүг зангидангуудлаа амын сайхан шар тусаар мелажин гэсэн. Мелажин гэсэн шүү дээ. Тий. Одоо эд баялаг тийм ээ одоо ажил үүс мөнгө төгрөг тий ашиг орлого энэ болгоныг мелач гэсэн үг. За ингээд энийг энэ юунаас ингээ 10 будаанаас аваад нэг тодорхой хэмжээний 3 ширхэг юм ингээ хийчихнэ гэсэн үг. Ийшээга ер нь орж болохоор тий орж болохоор нь ягаад гэвэл амын дүр гэж юм гэсэн шүү дээ. Амандны шар тос атгуулаад эд баялаг нэж шүү дээ тийм ээ. Тий ингээ хийчихнэ. За ингээд тавьчихна. Жохо их оруул их зүгээр үлдээ. Ингээ барьчих гэсэн. За тэгээд энийг одоо ийшээгаа одоо би энэ аягтай ингээ бэлдсэн байна л да. Ийшээгаа цагаан идэгээ хийн. За 10 будаага хийн. За ингээд энэ дээрээ сүүгээ тусаачихна гэсэн үг. За ингээд энэ сүүгээ болохоор одоо гадаад байгаа хүн бол одоо нутгийнхаа зүг рүү тий нутгийнхаа зүг рүү өргөж одно. Монголдо байгаа хүн болохоор одоо ата 5 тэнгэр өгөөд барууны 55 тэнгэр рүү өргөж болно гэсэн үг. Тэр одоо зүгээ хэлэхгүй бол хүмүүс тий. Тэгэхээр баруун зүг рүү өргөх нь чанга баруун зүг рүү тий чанга баруун зүг. Тэнгэр
Дэлхийн Бовийн фестивал 3 дахь удаага Чингисийн хүрээ жуулчны баазад болох гэж байна. Энэ удаагийн фестивалд амьд оршихуй бүхнийг хайрлая гэсэн урайн доор 2026 оны 6 дугаар сарын 13-наас 15-ны өдөр 3 өдөр зохион байгуулагдана. Та бүхэн тасалбараа Ticket Segment-ээр орон урьдчилан захиалж авах боломжтой. Үндэсний өв соёлыг дэмжигч Seven Nuuk Resort. Үндэсний өв соёлыг дэмжигч Mountain Gold Mining Company. За энийг ингэвдлээ. Одоо энийг сайхан ингээд тарааж агаад дунд нь ингээд тавьчихдаг гэсэн үг. Ингээд овоолоод ингээд тавьчихдаг. За энийгээ болохоор айл гэр мэдээж хомортой тавина гэсэн. Бурхан тахилтан бол бурхан тахилынхаа өмнө тавина гэсэн. Тавихтаа даллаж хураална гэсэн үг. Нэг усны далганы эмийг чинь одоо хөнгөлсөн маягаар л хийж штэ тийм маш хөнгөжсөнгөөр хийж. Дом болгож хийж байгаа гэсэн үг. А мэдээж нэг далганы уудтаач айлаа нь удахгүй ч айл байна. Ерөн ялангуяа гадаад байгаа хүмүүс дийлийнх нь тиймэрхүү маягтай байдаг тийм ээ. Тэр энийг сайхан ингэж хураалаад өөрөө шивших хэвээр одоо гадаад жишээлбэл харцаг байлаа гэж үзгэж чи өөрөө юу бодож юу сан юу даатгаж байгаа тийм ямар ажил үүс даатгаж байгаа юунд хэрэгтэй нэг басны цаасан их мөнгөний сая бомбар дуудаа төгрөх мөнгөний төм бомбар дуудаа алт мөнгөний мөнгө чинь 10 татан дуудъя гэж гэх мэтлийн иймэрхүү бас юм хиллэг домны юмнууд байна наа ч юм бол гоё тэгэхээр энэ нь болохоор өөрөө одоо хүн юу гэж шившин эн чинь нэг басны маш чухал өргөл болох гэдэг нь шүү дээ. Тэгэд энийгээ болохоор ажил үүс бүтээх. Эсвэл одоо юу гэдэг юм ямарваа нэгэн юм эхлэх үедээ, ажил эхлэх үедээ тийм ээ. Эсвэл хүн амьтнаас одоо биднес чи авлага гэдэг зүйл маш хэцүү болчиход байна шүү дээ. Биднес хүн амьтнаас зээс мөнгө авч чадахгүй болдог ч юм уу тийм хэцүү байдалд ордог. Тэр үедээ аваад өргөчтөө гэсэн. Энэ будаанаас нь одоо энэ цагаан эдэнээс нь аваад байгаа зөвлөөн тийм ажил үүс бүтээх зөвлөгөөгөө ингэж өргөдөг. Энэ болохоор дуустал нь энэ мөнгө бол байж л байна гэсэн. Тэгээд юм орж ирлээ энэ дууслаа гэж бодоход энэ мөнгийг аваад төрүүчэндээ хийдэг ч юм уу эсвэл задлаад буцаад тавьж болно гэсэн үг. Хэрэглээнд орж. Тэгээ ер нь төрүүчэндээ хийчих зүгээр. Тий, төрүүчэндээ хийхэд бол зүгээр. Одоо тэгэхээр хэдүүлээ энэгээр ариусгах хэрэгтэй. Тий, энийг бол ариусгах нь. Яг тэгэхээр тавихтаа ариусгаад тавьчихна. Шууд уугуулаад ариусгаж мариусгаал үзүүлээ. За тэгээ би чамд галгч тий. Ер нь гоё хүмүүст яг нэг мөрчлэн заавал гоё тийм ээ. За ингээд сайхан ганга ер нь бол ганга байж болно, арц байж болно. Ер нь гадаад байгаа улсууд бас ганга байхгүй гэж тэгдэж шүү. Арц марц бол асуудалгүй юм байна, тийм үү? Тий. Арц асуудалгүй. Ер нь үнэртэн гэдэг зүйл бол ямар ч асуудал байхгүй гэсэн үг тий. Одоо тэгтээ манайхан бас сая би ингээ гадаадаар урагшаа яваад ирсэн. Ер нь хүмүүс их айхтар болсон байх. За одоо ингэж явахдаа өстой жинхэнэ нөгөө юмаа шившээ. За ингээд дуудах нь шүү дээ тий. Цаасан их мөнгөний сая бомор, төгрөг мөнгөний төмөн барна урагш. 10 цагаан хуруунд нь алт мөнгөний дуудаж 5 цагаан хуруунд нь төгрөг мөнгөний дуудъя. Ингээд цаа өөрөө сүсгэлээ чин аман гол нь чин үнэн сэтгэл гэдэг зүйлээс сайхан сүсгэлгэнэ шүү дээ тий. Тэгээ одоо 5 гушуун малын буян заяагийн дуудыг одоо хангаа сайхан хишгийн хайр хишгийн сайхан дуудъя гэх мэтчлэн ингэж дуудаж өөрийнхөө одоо хүсэл тэмүүлэлээ ингэж тавих нь. Дээрээс нөгөө нэг ажил үүс байна. Ажил үүсээ бас бодож амьдрал ахуйгаа бас ингэж даатгаж ингэж хураалж ингэж дуудаж. За одоо ингэсэн юм аа бол одоо ингэсэн юм аа ингээл хойлол дээр ингээд залган дахил дээр ингээд залгана шүү дээ тий. За тэгээд энэ бол байж лэн муудна гандна гэсэн юм бол байхгүй шүү дээ тий. Тэгэхээр энэ чэнэс тогтмол өргөөл ажил үүсээ даатгаал явж явах хэрэгтэй. За хоёлоо тэгвэл эхлээд сүүгээ өргөчөөд энүүнээсээ ч гэсэн өргөж үзүүлэх хүмүүстэй. За тэгээ. За тэгээд сүүгээ ингээ аваа гараад ирсэн байна. За тэгээ гадаадд байгаа хүмүүс болохоор нутгийнхаа их нутгийнхаа зөвлөө өргөж болно. Уул усаа тий ингэж даатгаж ингэж өргөж болно. Өөрийнхөө ажил үсийг даатгаж өргөж болно. За энэ Монголдо байгаа хүмүүс маань болохоор баруун зөвлөгөөгөө бас өргөж болно. Тэгэхээр гадаад байгаа хүмүүс ч баруун зөвлөгөөгөө өргөж болно. Эсвэл нутаг руугаач өргөж болох юм шүү. Гэхдээ энэ сүүг өргөхдөө одоо энэ хүний эд баялгийг одоо дууддаг юм заяа 5 дэнгэр гэж байна. Ата 5 дэнгэр гэж байна. Барууны 55 дэнгэр гэж байна. Энэ болонлогоо сайхан чин сэтгэлээсээ сайхан залбираад ажил үүс ахуй амьдрал хэдүүсээ бүгдийг сайхан даатгаад ингээд өргөдөг юм ёс байна. Ингээд дотроо сайхан шивнээд одоо ингээд нутгийнхаа зөвлөгөө эсвэл барууны 55 дэнгэр руугаа ингээд өргөчнө. За ингээд дараачихаа юм руугаа ингээд оръё. За одоо нөгөө нэг дотроо хийсэн арга дом байна. Дотор хийсэн арга дом ингээд аваа гараад ирсэн байна. За одоо энэ чэнэс ингээд тодорхой хэмжээний юмнуудыг авчин. За ингээд цагаан эдэнээс 3 ч юм уу. За ингээд 10-аас ингээд авчин. За энийг аваад өргөхдөө
нутаг уул услуугаа өргөж болно. Эсвэл ажил үүс бүтээгч байгаа тэр зөвлөгөөгөө өргөж болно. Харьд байгаа тэр монголчууд маань болохоор бас ялгаа байхгүй. Өөрсдийн одоо нутаг уул ус байж болно. Эсвэл барууныхаа 55 тэнгэр рүүгээ өргөж болно. Энэ хамгийн гол нь яагаад өргөж байгаа вэ гэхээр байгаль хангаа дэлхийн хангаан хайр гişиг гэдэг зүйлийг алтан усынхаа буян заяаг дуудаж гуйж авч байгаа. Зам мөр заяа түргээ засж байгаа. Ийм л арга дом заслын юм байгаа шүү. За ингээд амныхаа өмнө хамгийн гол нь байх хэрэгтэй. Яг үү гэхээр хүний амнаас гарах хий гэдэг зүйл чи өөрөө биднээсийн эрчим энергийг шингээж идэг зүйл. Тэгэхээр энэ амнаас гарч байгаа хийгээр дамжууд тус авдаг гэдэг зүйл чи өөрөө сонсдог бөгөөд бас хооллож тэр хүний одоо өргөл барьцаар нь буцаагаад тэр хүнд хариу барьдаг юм бол ёс гэдэг зүйл бол байна. Энэ эртнээсээ өнөөдрийг ахуулаад ирсэн юм ёсны юм байгаа. Гэхдээ биднээс ч одоо өргөдөө болохоор шууд ингэж бодож өргөд өгдөг. Энэ бол маш буруу. Амныхаа хий үнэр гэдэг зүйлийг, гарныхаа эрчим энерги гэдэг зүйлийг шингээж өргүүл тэр лус гэдэг зүйл сонсож мэдэрч харж идэв шүү. За ингээд сайхан ингээд өргөчөндөө. За тэгээд энэ үлдсэнгээ болохоор буцаагаад хоймор дээр аваачаад бол ингээд тавьчихна. За тэгээд дом зааж өгсөн найздаа маш их баярлаа. Тэгээд цаашдынх нь үйлдэл амжилт хүсье. За баярлалаа. Тэнгэр дэлхийн бөөгийн фестивал 3 дахь удаага Чингисийн хүрээ жуулчны баазад болох гэж байна. Энэ удаагийн фестивалд амьд оршихуй бүхнийг хайрлая гэсэн урайн доор 2026 оны 6 дугаар сарын 13-наас 15-ны өдөр 3 өдөр зохион байгуулагдана. Та бүхэн тасалбараа Ticket Segment-ээр орон урьдчилан захиалж авах боломжтой. Үндэсний өв соёлыг дэмжигч Seven Nuuk Resort. Үндэсний өв соёлыг дэмжигч Mountain Gold Mining Company.